Дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay олон улсын төлбөрийн систем Монголд нэвтрлээ. Олон улсын стандарт шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монгол банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран технологиороо дэлхийд тэргүүлэгч Apple компани Apple Pay үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн T-картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо их нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдсан асуудал цаашид арга хэмжээний талаарх хүсэлтийг сонсож хүлээж авах шийдлийн санал солилцох нээлттэй уулзалт Захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас зохион байгууллаа. Тус уулзалтад эрүүл мэндийн салбарт програм хангамж нийлүүлэгч 31 аж ахуйн нэгж компаниуд бүртгүүлснээс 16 нь оролцлоо. Уулзалтаар эрүүл мэндийн тухай хуулийн 8-10 дахь заалтын хэрэгжилт хангахгүй байгаа талаар дурдж, төр өөрөө хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэсэн зарчмыг зарлаж байгаа ч бодит байдал дээр эрүүл мэндийн даатгалын HealthGov системтэй шууд өрсөлдөөн үүсэж байна. Мөн төрийн байгууллагаас батлагддаг тушаал журам шийдвэрүүд нь ойр ойрхон солигддгоос үүдэлтэйгээр түүнийг дагаж хийх мэдээллийн системийг хөгжүүлэлт туршилт хийх хугацаа олддоггүй. Статистикийн маягт эсвэл тодорхой тушаал журамд нийцүүлэн програм хангамжийг хөгжүүлж байгаа нь өөрөө учир дутагдaltaй. Олон стандарт аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Захин хөгжил инновац харилцаа холбооны яамны санаачлагаар гадаад руу томилтоор явсан газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд томилтын үр дүн шин санаа цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар нийт ажилчдаа танилцуулж үр дүнгээ хуваалцдаг жишгийг бий болгож эхэллээ. Энэ хүрээнд 11-р сарын 23-наас 24-ний өдрүүдэд бүгд найрамдах Эстони улсад ажиллаад ирсэн гадаад томилтыг эхнээ ээлжид онцоллоо. Засгийн газрын захин засаглал, захин шилжилтийн талаар судлах, туршлага солилцож цаашид хамтран ажиллах санал солилцох зорилгоор Улсын их хурлын зарим гишүүд инновац захин бодлогын байнгын хороо Захин хөгжил инновац харилцаа холбооны яамны төлөөлөл зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү томилтыг зохион байгуулжээ. Томилтын үр дүн Cityverse, Larawan, Large Language Model, IoT, Community зэрэг хөгжүүлэх шаардлага байгааг олж харсан байна. Тодорхойлбол хиймэл оюун дрон IoT-г хөгжүүлэхийн тулд Larawan-гийн стандартыг нэвтрүүлэх нь чухлаа. Мөн LLM-ийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагач байгаа юм. Дэлхийн 62 улс e-community-д нэгджээ. Захин шилжилтийг эрчимжүүлэхийн тулд дээрх ажлуудыг үүсгэхээс гадна иргэдийнхээ сэтгэлгээг бэлдэх, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах нь хамгийн чухал асуудал. Мөн Захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас санаачлан захин натратыг 2026 оны 1-р сараас хэрэгжүүлэхээр зорж бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөж байна. Захин хөгжил инновац харилцаа холбооны сайдын багцын 2025 оны төсвийг улсын хурлаас 130.2 тэрбум төгрөгөөр батлаж, засгийн газраас 118.4 тэрбум төгрөгөөр улсын хурлд өргөн барьсан. Монгол улсын 2024 оны төсвийн тодтгол 87.5 тэрбум төгрөгтэй харьцуулахад 30.9 тэрбум буюу 26%-аар нэмэгджээ. Төсвийн бүтцээр нь ангилбал 82.7 тэрбум төгрөг буюу 70% нь урсгал зардалд, 35.7 тэрбум төгрөг буюу 30% нь хөрөнгө оруулалтын зардал буюу салбарын шилжих барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн зардал зарцуулагдана. Энэхүү төсвийг улсын хурлын нэгдсэн чуулганаар баталлаа. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба Захин хөгжил инновац харилцаа холбооны яам, зэвсэгт хүчний жанжийн штаб, кибер халдах зөрчилдөд тэмцэх нийтийн төв, Захин аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв, төрийн бас байгууллагатай хамтран кибер халдлага зөрчилд хариу үзүүлэх iTact команд штабын сургуулийг 12 дугаар сарын 12-наас 13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Кибер аюулгүй байдлын 70 гаруй мэргэжилтэнд 5 цэргийн сургалтын төвд ур чадвараа сорж арга туршлагаа солилцсон юм а. Захин шилжилт хорон мөчөөр хурцсаж интернет ертөнцид аж төрж буй эрен үед ус үндэстэн бүр өөрийн аюулгүй байдлын тогтолцоог бүтээн хамгаалах, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага чухал байгаа юм а. iTact сургалтыг жилдээ 2 удаа зохион байгуулж байна.